Шадар сайд хүрэлцэх үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт гаргасан байна. Тэрээр өргөдөлтөө Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун итгэл үнэмшилгүй боллоо хэмээн онцолжээ. За мөн тэрээр өргөдөлтөө ерөнхий сайд таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон ард түмнэ гэсэн сэтгэл дутаж улс төр бизнесийн цөөх хэдэн бүлэглэлийн эрх ашигыг хамгаалж ард түмний дургуутслыг төрүүлж буй 60 тэрбумын гих төрийн албыг үнэл зарсан хэргийг хаацалж байгаа нь Монгол төрийн эрх ашиг үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 4-р зүйлийн 2, мөн хуулийн 22-р зүйлийн 1 дэх заалтыг тус үндэслэн тантай хамтарч ажиллахаас татгалзаж Монгол Улсын засгийн газрын гишүүн Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна. Мөн Эрдэнэт таныг цаашид Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны ирэхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж нийгэмд шудраг ёс тогтоохын төлөө цаашид тэмцэх болно гэжээ. За Шадар сайд хүрэлцэхийг өнгөрсөн 7 хоногт болсон удирдах зөвлөлийн хурал дээрээ намын удирдлагуудтайгаа санал зөрүүлж ажиллаа өгнө гэж мэдгдсэн тухай их сурвалж мэдээлж байсан юм а. За харин тэрээр үүнийг баталгаажуулж энэхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд өглөө. Түүний өргөдөлтөө дурдсан шалтгаанаас харах юм бол энэ үйлдэл нь Монгол Ардын нам болон засгийн газарт өрнөд байгаа дотоод зөрчлийн асуудалтай холбоотой болох нь харагдаж байна. За хүрэлцэхийн хувьд улс төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэд өгч байгаа 2 дахь тохиолдол нь энэ болж байна. Тэрээр 2012-оос 2016 оны парламентэд улсын их хурлын гишүүнээр сонгогдсныхоо дараа хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд гаргаж улсын их хурлын гишүүнээсээ татгалзаж байсан юм а. За Шадар сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ерөнхий сайд улсын хурлд оруулж улмаар улсын хурал эцсийн шийдвэрийг гаргах юм а. Одоогоор улсын хурлын чуулган завсарсан байгаа. За улсын хурлын намрын чуулганыг 10 дугаар сарын 1 гэхэд товлон хуралдуулах хуваартай юм а. Түүнээс өмнө ээлжид бус чуулган хуралдуулж Шадар сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хилэлцэж магадгүй байна.